Сайн өдрөстэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ТV жиргээ телевизийн цуврал ток шоу нэвтрүүлгийн хамгийн ихний дугаар үзэгч та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр мэдээлэл холбооны технологийн өсрөнгөө хөгжил та бидний амьдралын хэм маяг, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд тодорхой хэмжээний өсрөнгөө өөрчлөлтүүдийг авчирч байна. Жишээлх юм бол та бидний бодит амьдрал дээр их хэмжээний цаг зав мөнгө зарцуулагдсан хийгдэх ажлыг цахим ертөнцид маш богино хугацаанд хямд өртгөөр хийх боломжтой болсон. Тэгвэл ТV жиргээ телевизийн цуврал ток шоу нэвтрүүлгийн маань гол зорилго Монголын интернет хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, за мөн интернетэд байгаа боломжийг ашиглан Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой юм а. Тэгэхээр ТV жиргээ телевизийн цуврал ток шоу нэвтрүүлгийн ерөнхий зохион байгуулагч Монголын нийгмийн сүлжээ клуб. Тэгэхээр үзэгч та бүхэндээс ток шоу нэвтрүүлгийнхаа эрхэм хүндэтэй зочдыг танилцуулах зүйтэй болов уу? Монголын нийгмийн сүлжээ клубын гишүүн Буян Цогтоо. За мөн Монголын нийгмийн сүлжээ клубын гишүүн Шин Нэмэх. За New Media маркетинг компани гүйцэтгэх захирал Усанд орж. За мөн Монголын нийгмийн сүлжээ клубын гишүүн Найдлаа нар ирсэн юм а. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр сүүлийн үед веб соёл иргэншил буюу цахим соёл иргэншил гэж их яригдах болсон. Соёл иргэншил гэдэг нэрийг энэ үгийг цахим ертөнцид бас хэрэглэх болсон байна л да. Энэ талаар яриагаа эхлэе. За мэдээлэл холбооны технологийн хөгжил гэж ярих юм бол эхлээд нөгөө гар утас, радио, телевиз гэдэг бид нар ингэж төсөөлдөг тийм үү. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн 100-нд бол мэдээлэл хайц холбооны технологийн технологи өсрөнгөө хөгжсөн ийм цаг үе байлаа л да. Эхлээд гар утас, тэгээд телевизээр, тэгээд Walkman, CD тоглоомч гэл ингээд тэр бүхнийг ингээ харахаар зэрэг илүү тийм техникийн юмнууд байгааз. Шинэ гар утас, шинэ телевизээр гараад ирчлээ. Шинэ Walkman гараад ирсэн гэл ингээд юм. Гэтэл сүүлийн хөгжлийнхээ явцад сүүлийн 20 жилд энэ тэр хөгжил бол илүү тийм нүдэнд үзэгдэхгүй хэлбэр рүү орж иж байна. Бидний амьдралын хэв маягийг эрс өөрчилж байгаа. Бидний зам төлөвийг бас өөрчилж байна. Энэ бол интернетийн хөгжилтэй холбоотой. Хүмүүсийн харилцааны хэрэгсэл болоод ингээд ирэхээр өмнө нь бол ингээд шинэ технологи гарч ирлээ гээл фуух яасан гоё юм гараад ирвэл ингээд өө хит болдог. Нүдэнд үзэгдэх юм өөрчлөлт байсан бол одоо л нүдэнд үзэгдэхгүй тийм хэсэг болжээ. Тэгэхээр бид нар бол тэрийг анзаарахгүй байдаг. Зарим хүмүүс бол ийм том гүнзгий өөрчлөлт болж гэнэ гэдгийг мэдэхгүй байна. Тийм болохоор веб цивилизац буюу веб соёл иргэншил гэж нэрлэх болсон байна гэж байна. Энэ бол бидний одоо амьдралын хэв маягийн нийгмийн эдийн засгийн бүхий л хүрээнд маш гүнзгий өөрчлөлтийг энэ мэдээлэл харилцааны холбооны технологи интернет маань авсарж байна л да. Тэгээд би бол зүгээр ингэж товчхон доо дүгнэж байгаа. Яагаад ийм их гүнзгий өөрчлөлт гарч ирвэ гэхээр хүний одоо байгалаас заяасан одоо цаад мөн чанар чинь өөрийгөө илэрхийлэх гэдэг тийм асар их тийм хүсэл, тийм шунал байдаг юм байна. Бас хүмүүстэй, шинэ хүмүүстэй уулзаж танилцах, уулзах ийм хүсэл бас байдаг. Үн чинь өөрөө нийгмийн амьтан учраас ийм хандлага байдаг. Тэгэхээр энэ хоёрыг одоо интернет ертөнцид маш өргөн боломжтойгоор бүрдүүлж чадсан нь өнөөдрийн яриад байгаа соёл иргэншил гэж хэлэгдэх хүртэл тэр өөрчлөлтийг авчрах болсон байна гэж. За одоо жишээлбэл энэ дээр сүүлийн үед хамгийн хэрчмтэй үүсэж байгаа сошиал нэтворкуд байна л да. Энэ болохоор иргэд өөрсдөө одоо оролцож мэдээллийг үйлдвэрлэх, хэвлэл мэдээллийг орлох, хүмүүс хоорондоо харилцах, нийгмийн харилцаанд, бизнесийн харилцаанд гэх мэтчлэн бүр олон улсын харилцаанд хүртэл сошиал нэтворк хүчтэй нөлөөлдөг болж эхэлж байна. Тэгэхээр ер нь бол нэг 2 тэрбум хүн нэг сүлжээн дотор ороод ирнэ гэдэг чинь өөрөө асар том юм инерц бий болж байгаа гэсэн үг л дээ. Тэн дээр бүх төрлийн харилцаанууд хөгжиж эхэлж байна. Тэгээд сүүлийн үед одоо энэ хамгийн их эрчимтэй хөгжиж байгаа Facebook гэхэд бол тэрбум хэрэглэгчтэй болчлаа. Хүн амынхаа тоогоор одоо дэлхий дээрээсээ 3-т одоо улсын хэмжээнд очихоор тийм хэмжээний. Тэгэхээр бид нар одоо бодит нийгэмд ингээд зэрэгцээд нүүр тулаад ингээд сууж байгаа нийгэмтэй яг зэрэгцээд хажууд нь виртуал нийгэм маш хүчтэй ингээд хөгжөөд олон сая иргэдтэй болоод тэг яг л бидний амьдрал дээр өрнөдөг тэнд бүх харилцаа тий хоорондоо танилцдаг, үерхэж нөхөрлөдөг, хайрлаж дурладаг, бизнесээ хийдэг, хамтардаг тий. Тэгэхээр энэ харилцаанд л ер нь Монгол залуучууд бид нар энэ технологийн боломжуудыг яаж ашиглах ёстой вэ тий. Энэ асар их бий болж байгаа инерцийг бид нар яаж өөрсдөндөө ашигтайгаар ашиглах вэ гэдэг тухай л өнөөдрийн нэвтрүүлэг маань өрнөөсөө. Тэгээд манай залуучууд ч гэсэн илүү
ашиглаасай. Тэгээд одоо сүүлийн үед үл энэ хүмүүсийн оролцоон дээр тулгуурласан одоо видео, фото, тэгээд текст, мэдээллийн тий маш олон хэлбэрээр энэ сошиал нэтворкууд эрчимтэй хөгжиж байна. Тэгээд энэ бүхэн бол цаанаа бүгд л өөр гэсэн боломжийг агуулсан байгаа. Тэгэхээр энэ боломжуудыг бид нар ашиглах нь ер нь зөв юм аа гэж миний хувьд бодож байна. Нэг тийм судалгаа байна л да. Facebook хэрэглэгчдийн тоо Монголд 600 мянган. Тэгэхээр монголчуудыг 3 сая орчим хүн амтай гэж үзэхэд 5 хүн тутмын нэг нь Facebook-ийг хэрэглэж байна. За тэгээ Twitter-ыг бол 60 мянган хүн гэдэг чинь 50 хүн тутмын нэг нь Twitter-ийг хэрэглэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг Монголд бас social network хөгжөөд бас богино хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэгвэл бусад улс орнуудтай харьцуулахад манай монголчуудын хэрэглээ хэдий түвшинд явдаг юм бол Монгол бусад нэг хөгжсөн хугацаагаар болохоор ер нь их хурдтай ашиглаж байгаа тоонд ордог. Монгол хүмүүс нөгөө шинэ технологиг хурдан нэвтэрдэг штэ. 90-ад онд гар утсаанх оожж байгаа хүмүүс их одоо энэ ер нь цөөхлөн байрах байх та гэж бодож байсан. Одоо 2 сая гар утас хэрэглэгчтэй болох жишээтэй тий. Тэгэхээр ер нь хурдтай хөгжиж байгаа тоонд орж байгаа. Яг нөгөө connection буюу тэр нөгөө технологийн төлөв асуудал нь жоохон одоо ослогдмол дүүрэх ч юм уу тэрэнд жоохон хэцүү байгаа. Тэрнээс хэрэглэгчийн тоо бол нэлээд өндөр байгаа. Бас яг тэр боломжийг зөв ашиглаж гэнэ үү буюу те Facebook-ийн бий болгож байгаа тэр боломжуудыг манайхан зөвхөн яг тэр социал нэтворк гэдэг утгаар нь ашиглаж байгаа гэхээс биш бизнесийн ч юм уу сурталчилгааны яг тэр чиглэлээр бас ашиглаж чадж гэнэ үгүй гэдгийг сайн мэдэхгүй л аа л да тий. Тэгээд яа веб соёл иргэншил гэж тийм одоо том нэр томьёог хэрэгжилж байна вэ гэдэг асуулт тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол цаанаа их тийм гүн гүнзгий өөрчлөлтийг бидний одоо амьдралын хэв маягт авчирж байна гэдэг. Тэрний нэг жишээ болгож би нэг жишээ хэлье. Энэ Италийн эдийн засагч эрдэмтэн Парето гэдэг хүний гаргасан юм зарчим байдаг. Тэр бол манай энэ бодис ертөнцийн байдаг эдийн засгийн одоо үзэгдлүүдийг тайлбарлын гол зарчим л да. Тэгээд аль ч одоо нийгмийн одоо хэсэгт энэ түгээмэл зарчим. Гэтэл энэ түгээмэл зарчим маань энэ веб ертөнцийн дээр ажиллахгүй байна гэж. За тэр тухай Крис Андерсон гэдэг хүн 10 жилийн өмнө нээлт хийж гаргасан байна. Тэгээд Паретогийн зарчмын талаар найдлаа тайлбарж өгөөч. Паретогийн зарчмаас өмнө яг дөрөв бид ярьлаа. Сая энэ веб ертөнц угаасаа хүний нийгмийн бүтцийг суурьаар нь эрс өөрчилж байгаа. Цаашид яаж үрсгийг бид нар төсөөлшгүйр тийм юу гэдгийг сонирхолтой хэрнээ эрсдэлтэй их юм уу те. Ирээдүйн нэгдэж байгаа байхгүй. Тэгээ Паретогоос өмнө яг түрүүн буян цогтой анд хэлж байгаа шиг байна. Тэр зарим зарчмууд эвдэж байна гэдэг. Тэрний хамгийн энгийн шиг дэвлээд яриа л да. Маслогийн онлайн зарчим гэдэг хэрэгцээний. Энийг бол одоо бизнесийн сурж байгаа хамгийн анх сурдаг зарчим байдаг. Хүний хэрэгцээ 5 шатлаас бүрддэг гэдэг. Тэгэхээр нөө хоол унд, байр хоолтой байх гэдэг. Тэрний хамгийн орой дээр нь юу гэдэг вэ гэхээр яг нөө түрүүн энэ төр үзүүлжсэн өөрийгөө хэрэгжүүлэх гэдэг хэрэгцээ байдаг те. Уг Маслогийн онлоор бол өдийг хүртэл бизнес явсан зарчмаар бол хүн эхлээд орон байртай болоод хоол ундтай болоод хамгийн сүүлд нь магадгүй насныхаа эцэс дээр өөрийгөө хэрэгжүүлэх боломжтой болох хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр веб хөгжснөөр те энэ онлайн ертөнц хөгжснөөр нийгмийн тэр зарчим бол алдагдаж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл хоолгүй байсан ч орон гэргүй байсан ч хүн өөрийгөө хэрэгжүүлэх боломж гарч иж байгаа байхгүй. Энэ бол маш тийм үндсэн зарчмыг эрс өөрчилж байгаа тийм. Бизнест ч улс төрийн бодлогот ч нийгмийн тэр бодлогот ч ерөөсөө таагшгүй ертөнцийг бий болгож байгаа. Паретогийн хувьд бол энэ бас энгийн бид мэдж бүгд мэднэ. Яг нэр нь тийм содон байгаа болохоос ш. Жишээлбэл одоо юу гэдгийг нийт одоо орлогын тийм. Одоо магадгүй одоо бид нар сүүлийн ярьж байгаа хадгаламж эзэмшигчдийн зөвхөн 2% нь нийт хадгаламжийн дийлэнх хөвөдөлж байна гэдэг хэл ам хийгээд байгаа тийм. Хэдий тийм гомдолж юм тийм яриа байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний ердөөсөө хэдхэн компани үйлдвэрлэдэг Монголынх. Ер нь монголч ус дэлхийд даяар тийм байдаг тийм. Тэгээ энэ бол зүгээр нэг санамсаргүй тогтол биш. Эсвэл зарим нэгэн шуналтай хүмүүсийн ч юм уу сайн бизнесмэнийн хийлэг биш. Энэ бол ердөөсөө эдийн засгийн нийгэмд байдаг юм тогтцсон байгаа юм л да. Энийг нь Италийн математик статистикч Парето анх зүйтгэл нээсэн байна. Зүгээр ойртуулаад гэх юм бол хамгийн одоо энгийн гэвэл зөв дэлгүүрийн борлуулалтын одоо түмэн бараа байдаг шүү дээ. Түмэн барааны байгаа боловч яг үндэ бол борлуулалтын 80% нь ердөөсөө тэнд өрөөстэй барааны 20% нь л бүрдүүлдэг. Үлдсэн тэр 80% бараа бол зөвхөн одоо үзүүлэнгийн маягаар харилцаж татах маягаар тийм дэмжих маягаар байдаг. Тэр нь бол энгийн
зүй тогтлын зөв тохиолдол биш. А яг энэ явж ирсэн энэ тогтцсон зүй тогтлыг саяын энэ буян цогтаандын дурдж байгаа дээр веб хувьсгал өөрчлөлт эвдэж байгаа. Энэ бол маш сонирхолтой. Энийг дэлгүүрээр цаашаа ярих байх л та. Тэр дэлгүүр дээр бол одоо ингээд нэг 100 бараа байна гэж бодъё л доо тийм үү. Тэгвэл тэр 100 барааны ердөөний 20% нийт дэлгүүрийн борлуулалтын 80% бүрдүүлж шүү дээ. За энэ 80%-ийн энэ олон барааны нэр одоо бараа нэр төрлийн бараа одоо байхгүй болохгүй. Гэхдээ маш бага орлогоор болдог юм шүү дээ. 20% ердөө нийт орлого 20%. Энэ бага борлогдож байгаа хэсгийг одоо аргач зөвхөн 20%-ийнхаа барааг байлгах гэхээр тэр чинь дэлгүүрийн өөр дэлгүүр биш болчихсон тийм үү? Хүн ирэхгүй. Энэ зарчим бол ингээд манай эдийн засгийн бидний амьдарч байгаа нийгмийн бод ертөнцийн одоо аль ч хэсэгт одоо тайлбарлаж хэвлэж болдог юм юу л да. Жишээлбэл энэ өрөөнд байгаа хевсний ердөө 80% одоо 80% нь ашиглагддаг. Зөвхөн 80% нь 20% нь огт ашиглагддаггүй байх жишээтэй. За энэ том зарчим маань веб ертөнцид болохоор зэрэг ажиллахгүй байна гэж. За бид нар мэднэ Amazon.com, eBay гэдэг e-commerce-ийн худалдааны сайтууд шүү дээ. Тэрэн дотор одоо өчнөө олон бараа зарж байна, борлуулж байгаа. Тэнд ямар бараа борлуулж байгаа вэ гэхээр зэрэг одоо тэрнтэй адилхан одоо номын дэлгүүрүүд дэлхийд даяар зөндөө олон байж байгаа шүү дээ. Тэр бараа тэдний одоо юу ингэ шинжээр үзэхлээр Паретогийн зарчим, нөгөө 80-20-ын зарчим чи ажиллахгүй байна гэж. Эсрэгээр энэ зараг одоо бодит дэлгүүрт зарагддаггүй, бодит ертөнцийн дэлгүүрт зарагддаг, бага зарагддаг, харьцангуй бага зарагддаг энэ 80% бараа үндсэн орлогын одоо нийт борлуулалтын үндсэн хэсгийг бүрдүүлж байна гэж. За энэ бол маш сонин зүйл дээ. Үүнийг одоо Крис Андерсон гэдэг хүн судлаад урт сүүлний зарчим гэж нэрлээд ийм ном бичсэн байна. 2006 онд гаргасан байна. The Long Tail гэдэг. За энэ дотор энэ long tail гэдэг урт сүүлний үзэгдэл гэдгийг олон талаас нь тайлбарлаж бичсэн байна. Энийний цаана веб бидний би түрүүн хальт дурдсан дэр нүдэнд үл үзэгдэх тийм том өөрчлөлтийг авчраад байна. Одоо бодит ертөнцийн бид нар би нэг ном авчаад магадгүй миний одоо судалгааны одоо сонирхол бол тийм түгээмэл биш байлаа гэхэд өөрийнхөө судалгаанд таарсан нэг ном олж аваад надад тэр нь таалагдаад тэрнийгээ би блог дээр бичиж байгаа. Өнөөдөр нэг ийм гоё ном боллоо. Маш сонирхолтой юм бичсэн байна гэдэг. Тэнгүүд миний блогийг дэлхийд даяар байгаа нийт интернет хэрэглэгчид үзээд одоо хүртэх боломжтой. Тэгээд доор нь комент бичиж байгаа шнэ. Өө тийм үү. Тэрний тухай яаж ийдсэн бэ гэх мэтлээ асуулт асуудаг ч юм. Тэгэхээр би бас хариулаад бичнэ. Тэгэхээр энэ бодит ертөнцийн юу болд вэхээр би энийг авчлаа. Тэр блоггүй бол тэрийг бичихгүй. За уулзсан хүнтэйгээ ярина да тийм үү. Хэд хоногийн дараа сарын дараа ч ангийнхантайгаа уулзахаараа эсвэл маргааш би навтай адилхан судалгаа эрхэлдэг хүмүүстэй уулзахаараа ярих байхгүй юу. Тэр номыг та нар нэр үзээрэй. Их зүгээр юм билээ. Гэтэл энэ чинь тодорхой хугацаа орж байгаа. Тэгээд тэр мэдээлэл тарах хурд бол нэлээд удаан явагдана. Надаас нэг хүмүүс мэдээллийг хүлээн авч байгаа хүмүүсийн тоо бас бага юм. Тий тоо бас бага байна тийм үү. Тэгэхээр нэлээд удаан хугацаанд ингэж тархаж байгаа. За үүнийг бол ерөөсөө хэдхэн секундын дотор ямар ч хугацааны одоо саадгүйгээр хийх бүрдүүлж өгсөн нь энэ Паретогийн зарчим маань урт сүүлийн зарчим болох мэтийн ийм том өөрчлөлтийг авчирж байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр одоо веб дээр одоо нэг e-commerce сайт нэгээд дэлгүүртээ онлайн дэлгүүртээ боллоо гэхэд шал өөр менежмент явуулах хэрэгтэй болох юм шүү тийм үү. Барааны сонголт энэ төр. Жишээлбэл одоо хамгийн том өөрчилж байгаа нэг хэсэг нь болохоор одоо хэвлэл мэдээллийн салбарыг их өөрчилж байна л да. Жишээлбэл өмнө нь сэтгүүл зүйн салбарын цөөхөн хүмүүс бичээд олон нийт уншдаг тийм хандлага байсан бол одоо олон нийт бүгд бичиж одоо оролцох тийм хэвлэл мэдээлэлд өөрсдөө агуулга бүтээгч, мэдээг бүтээгч, мэдээлэх тийм эрхтэй болчих жишээтэй. Жишээлбэл одоо Иракт болж байгаа дайныг хамгийн хурдан мэдээлдэг хүмүүс бол Иракас блог бичдэг хүүхдүүд жишээл байсан байх жишээтэй тий. Гар утсаараа бичлэг бичээд YouTube тавихад одоо магадгүй BBC-гээс ч баг өмнө магадгүй Нью-Йорк Таймс-аас өмнө ч юм уу тий. Тэгээд сүүлийн үед бол томоохон нөгөө хэвлэл мэдээллийн одоо редакцууд энэ талаар маш их одоо санаа зовдөг болж эхэлж байгаа. Ер нь энэ хэвлэл мэдээлэл чинь
бидний мэдээлгээс өмнө те жоохон хүүхдүүд ингээд мэдээлж чадаад байна. Энд чи одоо юу болж байна? Тэгвэл бид нар одоо цаашдаа яаж одоо цог хөгжиж явах уу те энэ одоо веб энэ мэдээлэлд яаж зэрэгсэж хөгжиж явах уу ч юм уу. Яг үүн дээр толгуурлаад хүн болгон өөрийн гэсэн одоо сонь өөрийн гэсэн одоо видео сувг те телевиз бараг те онлайн ТV маягаар ч юм уу те оор медиа гэж хэлж байгаа юм. Өөрийн медиа сувгаа үүсгэх боломж бий болчихж байгаа байхгүй. Жишээлбэл нэг Justin Bieber-гээ жоохон дуучин болохоор YouTube дээр л одоо од олчлоо шүү дээ тийм үү. Тэгэхээр тэрэнд ямар нэгэн том продюсинг ч юм уу тэгэхээр том тоглолт CD хийгээгүй зөвхөн YouTube сувгаар л тэр хүн гарч ирэх жишээтэй те. Тэрний шиг одоо магадгүй нэг Өмнө Говь аймагт маш гоё уртын дуучин хүн байлаа гэж бодоход YouTube-ээр ч юм уу те тэр дуугаа ингээд од болгох те. Тэгэхээр цаашдаа болохоор ер нь энэ хүн болгон өөрийн гэсэн медиа сувгуудаа хөгжүүлэх компани одоо бизнес болгон өөрийн медиа сувгуудаа хөгжүүлэх юм боломжууд ер нь гарч ирж байна. Иргэн болгон өөрсдөө мэдээлэхтэй тэр мухрын одоо Өмнө Говь аймагт яг юу болж байна те тэнд үнэхээр одоо ёс бус юм болж байна уу шудраг бус зүйл болж байна уу те тэрийг өмнө нь заавал хэвлэл мэдээлэлд дамжуулж хин нэгэнд хүргэдэг байсан бол одоо шууд өөрөө одоо мэдээлэх өөрөө оролцох өөрөө магадгүй Twitter руу ороод ерөнхийлөгчтэй ч юм уу ерөнхий сайттай эсвэл нөгөө тухайн орон нутгаасаа дэвссэн хүн рүүгээ шууд бичих тийм боломж гарч ирж байгаараа энэ хэвлэл мэдээлэлд маш том одоо хувьслыг тарьж байна л да. Энэ хувьслыг ярьсан дээр одоо веб соёл иргэншил гэдэг байгаа маань өөрөө бас ингээд зүгээр үйлчлээ бий болчоод зүгээр агаад байгаа биш те. Нэг веб соёл иргэншил эхлээд зүгээр яг ингээд мэрэгчлэтийн мэдлэгийг ингээ хүмүүс орж үздэг ч юм уу те. Britannica Online гэдэг тэнд байсан энциклопеди руу хүмүүс орж мэдээлэл авдаг байсан бол одоо бол энэ маань өөрөө хувьсан өөрчлөгдөөд соёл иргэншил маань бас дахиад цаашлаад байна шүү дээ. Веб 2 хэлбэр рүү орж ийн гэж одоо мэрэгчлэтнүүд үзэж байна л да. Тэгэхээр одоо CD, DVD гараад релиз болоод олон нийтэд хүрдэг байсан бол шууд подкастинг те. iTunes-ээр бүх альбомыг авах хэрэггүй нэг дуугаараа те. Энэ бол маш өөр ингээд аюутай зарчмаар ажиллаж байгаа. Тэгэхээр мэдлэгийг одоо хамтаараа олноороо бий болгож байна те. Википедиа бол онцгой тэр штэ. Хүн болгон тэнд өөрсдөө энтри оруулж болдог. Тэгээд гоё гэд нийлүүлээ баяжуулаа явдаг. Энд бол референс хэрэгтэй байгаа гингүү тэрийг хин дуртай дэлхийн өнцөг болон бүрээс оруулаад энэ өөрөө зөвшөөрөхгүй байвал те тэрийг оруулаад гэх мэтчлэн дэлхийн өөрийнх нь энэ веб энэ суурилсан энэ мэдлэгийн те одоо баялган маань хөгжиж баяжих маш том боломж гэсэн үг л дээ те. Тэрэнд бол бас манай монголчууд өөрсдөө хувь нэмрээ оруулаад те зэрэгцээ явж байгаа л да. Таны сая ярианаас ингээд сонсч байхад үнэхээр мэдээллийн 100 тэгсэн хэрнээ хүмүүс өмнө нь зөвхөн сонин сэтгүүлээс магадгүй телевизээс мэдээлэл авдаг гэсэн бол одоо залуучууд ялангуяа бас залуу хүмүүс тийм ээ Facebook руу ороод шууд мэдээллүүдийг авах боломжтой дүрс бичлэгийг хараад за одоо эн чинь ийм болж байгаа юм байна, ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэд хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг бас илэрхийлдэг бас ийм сайхан давуу талтай болсон байна. Тэгээд өөр бас бусад улс орнуудтай харьцуулаад яриа л да. Facebook-ыг одоо жишээ нь хэрэглэж байгаа хэрэглэгчид яг манай монголчуудтай адилхан ингэж нийгмийн харилцаанд ингэж төлөхгүй ингэж оролцож байна уу? Одоо яг хөө Монголд энэ сошиал нэтворк чинь хөгжлийнхаа дөнгөж эхлэлт үдээ зөвхөн мэдээлэл солилцох хэмжээнд одоо байна л да. Цаашдаа болохоор яг бусад орнууд энэ сошиал нэтворкийг илүү яаж эрчимтэй хөгжүүлж яах гэхээр илүү нөгөө жижиг дунд бизнесийг дэмжих ч юм уу те илүү гадаад харилцаагаа тэлэх эсвэл тухайн өөрийнхөө одоо брендингээ тэрнээр хөгжүүлээд олон нийтэд түүнийгээ дэлхийд даяар хүргэх те одоо жишээлбэл юу гэдгийг жирийн одоо нэг бяцлаг зардаг те одоо нэг фермер хүн байлаа гэж бодоход зөв томоохон супермаркетуудаар ч юм уламжлалт дараагаар тэр хүний бяцлагыг хинж одоо авахгүй ч юм уу маш өндөр зардлаар нүсэр хөрөх байсан бол зөвхөн одоо пэйж хөгжүүлээд ч юм уу те түүнийгээ тодорхой одоо нийлүүлэгчдэд борлуулах ч юм уу тийм боломжууд гарч байгаа. Тийм учраас одоо Монгол залуучууд маань явандаа одоо энэ сошиал нэтворк илүү тэр чиглэлд нь өөрсдөө илүү бизнесийг дэмжих, өөрийгөө магадгүй таниулах те магадгүй карьераа өсгөх ч юм уу илүү сайн ажлын байрыг олох ч юм уу тэр чиглэлүүд рүү илүү одоо хөгжүүлж илүү нөгөө ажил хэрэгч талаас нь ер нь жоохон ашиглуулах зүгээр гэж бодож байгаа. Facebook дээр одоо яг нэг тэрбум хэрэглэгч байгаа гэж бодож байгаа тийм. Дэлхийд дээр шүү дээ. Одоо хүн нэлээд олон болсон бооз. Зөв энгийн сайн зөв яаж хэрэгжилж байгаа гэдгээс хэлэх юм бол зөв маш энгийн жишээнээс хэлэх юм бол одоо хосуудын
нэг 5-1 орчим нь Facebook-оор дамжиж танилцж байгаа. Мөн тэр орчим хувь нь Facebook-ээс болж гэсэн шалтгаанаар салд байгаа гэж байгаа тийм. Тэгэхээр энэ чинь нийгмийн харилцаа тэр чигтээ өөрчлөгдөж байгаа тийм. Тэгээ ерөнхийдөө энэ веб ертөнцийн хөгжлөг бүр ингээд дэлхийн нийтийн нийгэмтэй ингээд харьцуулаад үзэх юм бол энэ бол ингээд нийгэм гэж байгаа бол хүний хамтран амьдрах орчин тийм. Хамтран орчин гэж байгаа чинь мэдээллийн сувг дээр тогтдог ерөөсөө. Тэгээ бүр ингээд алсын түүхээс үзэх юм бол одоо бүр 13-р зуунд Монголын эзэнт гүрний үетэй анх удаага Европ, Аз хоёр уулзаад монголчуудын байгуулсан өртөөгөр өөрөөр мэдээллийн системээр дамжснаас болоод Европ сэргэн мандсан. Энэ бол дэлхийн асар том өөрчлөлт авчирсан тийм. Энийг гэхдээ янз янзаа үзэхдээ энэ бол үнэн факт. Дараа нь бид нар явж байгаа сонинтой болсон. Сонинтой болсноор тэгээ ямар өөрчлөлт гарсан бас тийм том давлага гарсан. Радиотой болсон магадгүй нэгдүгээр дэлхийн нэгдүгээр дан гарсан болж таарж байна тийм. Эсвэл ямар нэгэн байдлаар нийгмийн мэдээлэл идэвхжингүүд хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Дараа нь телевизтэй болсон. Цүмийн дайн ч юм уу дараагийн хүүтэн дайны толгойн бол нэлээд тийм халуун болсон. Дараа нь юу гарлаа? Интернеттэй. Телевизээр интернет гарч байгаа. Интернет гарахаар яаж вэ? Бас ингээ мэдээлэл эрс нэмэгдсэн те. Магадгүй одоо сүүлдээ сошиал нэтворкээр дамжаад интернетээр дамжаад тэр нэг юуны хувьсгалууд гарсан те. Арабын хувьсгалууд ч юм уу тэр хувьсгалууд гарсан. Үүний дараа нь одоо дараагийн бид нар одоо ингээд сошиал нэтворк үнэхээр хөгжсөн ба сайхан болсон гэж ярьж байгаа боловч бид нар дараагийнхаас мэдэхгүй байх те. Ямар хэрэгслүүд гарах вэ? Ямар хэмжээгээр смарт болох вэ? Тэр үед ямар нэгэн асуудал бий болох вэ те. Тэгэхээр нэгэнт ингээ хандлага ишээ явж байгаа юм чинь Монгол улс бол яаралтай дээр дэд үтцээ бий болгоод энд хурдан дасан зохицоод мэдээллийн системийг улам бодиттой хөгжүүлэх энэ бол маш чухал. Тэгээд яг дэлхийн нийт ингээ харах юм бол одоо яг интернетээс болоод дэлхийн нийт өөрөө лидерүүд ерөөс дэлхийн хүн төрөлхтөн өөрөө ийм шоконд орсон байна гэж ойлгож байна л та. Шоконд одоо энэ дэлхийн санхүүгийн хямралтай өмнө ингээ зүгээр нь сонир гараад ч өмнө нөхөр зарлахаар нь реакц үзүүлдэг байсан бол одоо төрний хинээ хэлдэг шиг тэгээ зүгээр нэг бацаан очиод мэдээлж байна. Эсвэл зүгээр хаанаас ч ямар ч мэдээлэл авч болж байна тийм. Тэгэхээр тэр орчин бол танигдчихгүй болчихж байгаа. Өмнө би байгуулсан хэдэн мянган жил явж ирээ сүүлийн 50 жил би болсон дэлхийн санхүүгийн систем бол өөрөө яг тэрэнд хариу үйлдэлүүд чадхаа болчихж байгаа байхгүй. Одоо цаашаа яах вэ тийм. Энэ долларыг яах вэ, юаныг яах вэ, шинэ хүчнүүд гарч иж байна. Ингээд ерөөс дэлхийн өөрөө ингээд хөгжлийнхаа загварын хувьд энэ сошиал нэтворк уу интернетийн веб ертөнцийн шоконд ороод тийм маш том асуултанд тэмдэгтэй учраа олохгүй байна л да. Зөвхөн одоо энэ бид нар ярьж байгаа биш дэлхийн яг лидерүүд учраа олохгүй байна л да. Тэгээд маш сонирхолтой бөгөөд маш том шиг. Нэг бас тоо баримтыг асуумаар нь Монголд хэдий хэмжээний хүмүүс интернетийг яг идэвхтэй ашигладаг юм бол магадгүй Facebook, social network бэнтчлэн эдгээрийг хэрэг идэвхтэй ашигладаг юм бол миний бодлоор энэ бол зөвхөн миний бодолтой. Улаанбаатар хотод байгаа иргэдийн дийлэнх нь ашигладаг хөдөө орон нутагт бас цөөн хувьтай байдаг болов уу гэж би боддог. Ямар байдаг юм бол интернет хэрэглэгчийн тоо нэг 650 мянга гэд өмнөх оны тооллоор харсан байгаа. Тэгээд түүн дундаа болохоор яг хэр зэрэг нөгөө чанарын асуудал байгаа юм л да. Хэр ашиглаж байгаа зүйл нь хэр сайн интернетийг нэгд ашиглаж чадж гэнэ үгүй тий зөвхөн 3G ч юм уу тий тэр нь олон үйлдэлүүдийг ч юм уу олон одоо түүний хэрэгцээг бизнесийн хэрэгцээг ч юм хангаж чадахгүй байх тохиолдол байж болно. Нөгөө талаас ач холбогдлого зүгээр цаг өөрөх маягаар бас зүгээр ашиглаад байгаа ч байж болно ш. Тийм болохоор нөгөө нэг бас энэ захим орчны хэрэглээний дахиад нөгөө нийгмийн соёл гэдэг чинь захим соёл нийгмийн соёл гэдэг ойлголт гарч ирж байгаа. Яа зөв ашиглах уу ч юм уу тий. Улаанбаатарт бол хамгийн өндөр хэрэглээтэй байгаа. Гол нь нөгөө гэр хороолол алдагдмал дүүргүүд нь болохоор нөгөө 3G тэгээд утасгүй интернет энтрүүл жоохон нөгөө чанар муутай. Одоо яг тийм олон үйлдэлүүдийг хийж чадахгүй. Тийм болохоор бусад орнууд нөгөө энийг яаж шийдэж яах гэхээр хамгийн сайн шийдэл нь болохоор тэр нөгөө Wi-Fi шийдлүүд энэ нэлээ Монголд бас одоо яригадаад байгаа л да. Алдагдмал энэ сум яаж Wi-Fi чадах вэ гэх. За би энэ SNS-ийн талаар жоохон тайлбарлая. Ингээд social media буюу хамтын одоо медиа гэдэг ийм юм руу ерөөдөө интернет маань яваад байна тийм үү. Тэгээ энийг тойроод маш олон хүмүүсүүд энэ дотор байгаа нэг юу бол сая бид нэр ярьлаа Facebook тийм үү. Facebook гэдэг маань нийгмийн одоо хүний энэ бодит нийгэм дотор байдаг хамтын ажиллагаа хүмүүс хоорондоо одоо үүсгэсэн тэр холбоосыг энэ веб ертөнцийн дээр бий болгосон ийм сайт. Энэ Facebook-ийн төрлийн энэ сайтуудыг SNS гэдэг social networking сайт тийм. Social networking сайтын гол зарчим нь юу вэ гэхээр хүний нийгмийн одоо бүтцийг цахим ертөнцид бий болгох гэсэн орлого. За хүний нийгэм чи юунаас бүтдэх вэ гэхээр зэрэг тийм олон төрлийн сонирхлын бүлэглэлүүдээс буюу community-гаас бүрддэг. Жишээлбэл
би дунд сургуулийн одоо миний дунд сургуулийн найз нар байна. Дээд сургуулийн найз нар байна. За гараад ажилласан гэдэг ингээд баахан юм бүлгэллүүдэд хүн оршиж идэг ямар ч хүн. Тийм манай миний цэцэрлэгийн найз гээл тэ. Тэгэхээр зэрэг тэр бүлгэллүүдийг бий болгосон ийм харьцааг үүсгэн тийм талбарыг бий болгосон нь Facebook гэхгүй юу. Тэгээ бид нэр хай тав гэдэг нэг хэсэг манай зураг шеэрлдэг, зураг хуваалцдаг, зураг оруулаад ингээл бас залуучууд хоорондоо танилцдаг. Тийм нэг хэсэг байсан шүү дээ. Одоо бол ерөөс хай тавыг ашиглах хүмүүс болсон байна тийм үү? Нэг л мэтгэд байсан байна. За нэг Facebook гараад ирлээ. Facebook бол одоо SNS дотроо, social network дотроо бол дэлхийд номер 1 байна л да. За энэ юу бүтээсэн юм бэ гэхээр хүмүүс юун дотор ороод Facebook дотор ороод өөрийнхөө зургийг тавиад, өөрийнхөө намтрыг товчхон бичээд тэгээд хүмүүстэй харилцаанд орж байгаа тийм. За өнөөдөр ийм юм боллоо, инглээ тэглээ. За тэрнтэй хэрэллээ ч гэдэг юм уу те. За тэрнтэй найз боллоо, өнөөдөр пявдлаа гэл ингээд юу болж байгааг онлайнаар ингээд хуваалцсан найз нартай. За тэрнээс гадна юу гэдэг дэлгүүрт ороод бараа авсан бол би нэг ийм юм авлаа гэд. Тэр барааныхаа сайтыг ингээд линкийг тавьж ирсэн лайк өгдөг байхгүй юу? За ингээд өөрийнхөө үйлдэлүүд бүгдийг ингээд хүмүүстэй ингээд хуваалцахлаар өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр шээ. Энэ байдлыг ингээд чөлөөтөө амархан ингээд хэлбэрээр бүрдүүлж өгсөн. Хай таваас Facebook-ууд үүрэг авчихсан тийм үү? Тэр Facebook дотор нөгөө нэг ангийнхны одоо жишээлбэл группүүдийг бий болгож байгаа тийм үү? Шүтээсийн төгсөгчдийн холбоо гэдэг шүтээсийн одоо тодорхой нэг ангийнхны бүлэг тийм үү? Мөсийн их сургуулийн ямар нэг бүлэг. Тэгээ энэ бэлгүүдийг бий болгож байгаа. Тэрэн дотор нь орохоор зөвхөн тэр хүмүүсийн нөгөө сонирхлын хүрээний яриа мэдээлэл явагддаг. Тэр групп нас нууцтай байдаг. Бусад хүмүүс харагддаг. Нууцтай байж болно тийм янз бүр байж болно. Зөвхөн аймаг сумаараа. Энэ бол нөгөө social network-ийн гол мөн чанар л да. Өөрөлдвөл хүний нийгэм бодит нийгэмдэр байдаг тэр бүтцийг одоо Facebook нөгөө цахим ертөнцид бий болгосон. Ингэснээр маш их амжилтыг авчирсан байна. За ингэж явж ирсэн Facebook like гэдэг товчийг санаачилсан. За энэ бол маш том инновац болсон. Магадгүй энэ хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх тийм инновац баг. Like-аас хойш энэ ингээл юу нь бол ингээд өсөд гисэн шүү дээ. Популярité тоон өсөд гисэн. Ингээд зэрэг ингээд одоо энэ явж байгаа инновацууд ч тийм идэ санаанууд аваз. Ингээд бидний бодит ертөнцийн байдаг заримдаа боломжгүй тийм юмнуудыг цахим ертөнцийн сонио аргаар ингээд бий болгоод байгаа. Урд нь төсөөлөгдөхгүй байсан тийм үзэгдлийг бий болгоо. Тэр нь бидний амьдралын хэв маягт ингээд өөрчлөгдөж яваад. За энэ бүх байдал чинь эцэстээ шинээр төрж одоо өсч боож байгаа манай залуу ихний зан төлөвийг тэр чигээр нь өөрчилж байна. Одоо 80-аад оноос хойш төрсэн одоо залуучуудыг бол шинэ үеийнхэн гэж л да. Нийт сүлжээний үеийнхэн эсвэл millennium generation гэдэг юм уу. Одоо net generation гэдэг ийм байлаа. Тэдний одоо хамгийн гол онцлог нь бол өмнөх одоо үеүүдээс хамаагүй өөр бол одоо технологийн гарамга мэдлэгтэй байдал тийм үү. Тэгээ одоо баг нэг ойтой хүүхэд бол ингээл iPad аваад ингээл дуртай юм аа ингээд сонгоол ингээд хэлж шнэ. Ийм байдалд хүрч байна. Тэгэхээр бид нар энэ шинэ соёл иргэншилд системтэйгээр тэгээд идэвхтэйгээр одоо суралцах хэрэгтэй. Замбраагүй байдлаар авах шүү. Тэгвэл энэ шинэ соёл иргэншилд бол маш олон давуу талууд байна. За хамгийн түрүүнд бидний олж явах ёстой зүйл бол мэдлэг боловсролын гол платформ болгож ашиглах. Манай боловсролын систем бас тийм хангалттай өндөр түвшинд хүрчээгүй байна. Онлайн сургуулиуд, дэлхийн том сургуулиуд онлайн одоо сургалтууд явуулаад эхэлчихсэн. Тэнд байгаа бүх одоо контент хичээл юм аа бол ингээд нээлттэй тавиад эхэлсэн. MIT-гийн open course байна. iTunes University байна. За энэ давуу талуудыг зөв ашиглаж яваасан. За дараа нь бас одоо этикийн асуудал яригдана. Энэ хүний ертөнцид бид бол этикийн тухай этикгүйгээр хүний ертөнцид төсөөлөхийг аргагүй. Тэгвэл хүний ертөнцийн копи болоод виртуал хэлбэрээр бодит ертөнцийг бий болгож байгаа. Энэ ертөнцөөс энд этикийн тухай бид маш сериозны ярих хэрэгтэй. Тэгээд энийг нэтикет гэж нэрлэдэг. За бид нар энэ сэдвүүдийг цааш нэвтрүүлэхдээ
хөндөж явах байхаа гэж бодсон. Монголд одоо яг ингээд Facebook хэрэглэгчдийн дунд ажиглаад байх тийм сайн мэдээлэл те одоо юу гэдэг чинь хандив тэр хүүхэд ингээд ийм өдгөршгүй өвчтөй болчлоо цөмөр туслая гэд те тиймэрхүү одоо мэдээллүүдийг зүгээр сонин сэтгүүлээр те телевизээр түгээх их хүндрэлтэй л те. Тэгтэл яг энэ Twitter, Facebook дээр тийм юмнууд бол маш сайн төгж байгаа байхгүй. Тэгэд ч одоо яг тэрнийхээ үр дүнд тэдний сая төгрөг ингээд босгож чадлаа те хүүхдээ идэвхчлээ гэсэн юмнууд байна л да. Тэгэхээр манайд бол энэ тал руугаа айгу зөв те бас үрээ ач холбогдлоо өгөөд эхэлчихэж байгаа байхгүй те яг энэ ийм байсныхаа үр дүнг нь бол харагдаж байна л та. Би сайн санаж байна Facebook хуудасаар дамжуулаад замын цагдаагийн цагдаа нар хүртэл ажиллаа хөнгөвчлөдөг болсон байлээ. Дөрөв зурчиж байгаа машины зургийг нь аваад Facebook тавиад тэрийг харин бүх хүмүүс шеэрлэхэд тэр цагдаа нар маргааш нь тэр машиныг дохио зогсоох жишээтэй торгох жишээтэй. Энэ бол үнэхээр нийгмийн харилцааг бас хөнгөвчлж чадж байгаа юм болов уу гэж бодож байна. За үзэгчдээ ТV жиргээ телевизийн цуврал ток шоу нэвтрүүлгийн хамгийн ихний дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийг яг 7 хоногийн дараа энэ цагтаа хүлээн авч үзээрэй. Бид та бүхэнд илүү сонирхолтой мэдээллийг дараагийнхаа цуврал нэвтрүүлгүүдээр хүргэх болно. Жишээлбэл веб маркетинг болон зам цахим боловсролын тухай бас илүү хөндөн ярих болно үзэгчтэй. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань жиргээчид маань оролцоо та бүхэнд маш их баярлалаа. Жиргээч найдлаа, за мөн жиргээч лувсанд орж шин нэмэх буян цогтооноор оролцсон юм а та бүхэнд баярлалаа. За үзэгчтэй дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.